Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Дорнод аймгийн Булган сумын нутагт Норвилэн уулын баруун аманд оршин байсан урсгалт газрыг анх 1972 онд Монгол зөвлөлтийн геолог экспедицийн геологч Дэргач анх илрүүлэн тухайн онд Сэр Одожав Волков нар малтан судалсан байна. Булшны тал хэсэг эвдэрсэн байдалтай олдсон бөгөөд малтлагын дүнд 1.6 метрийн гүнд өвдгөөр нь атийлгаж сууга байдлаар Монгол төрхийн хүнийг оршуулсан байсан тогтоогдсон байна. Түүний толгой хавьд нь 1.5-аас 2 мм голдож бүхий 3000 орчим сондөр байсан нь уг хүний дээл малгаад хадаж байсан бололтой. Мөн оршуулганд хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22.5 см урт чулуун онго, 43 см урт хоёр талдаа зуулга чулуун эртээ ясан худаг, гахай, тарваг, хүдрийн соёогоор хийсэн ясан зүйлт, гахай зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба сар хэлбэрийн гоёл чимэглэлийн зүйл, ясан бугуйвч 10.5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоёр захыг нь сэтлэн ирлэж зассан 6 ширхэг жижиг хутган ялтас зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Норвилэнгийн булшны оршуулгын зан үйлтэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл бол хүнээ оршуулахын өмнө ухсан нүхэнд болон хүнээ оршуулсны дараа түүний дээр их хэмжээний улаан зосон будаг затсан явдал юм а. Энэ зосоор цусыг төлөөлүүлсэн бөгөөд хүний хойд насны тухай ойлголттой шууд холбоотой хэмээн судлаачид үзсэн байна. Энэхүү дурсгалыг боловсрол соёл шинжилгээ ухааны спортын сайтын 2020 оны А161-р тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын үйл хөдлөлт дурсгалын жагсаалтанд баталжээ.